байцгаана уу? Монгол оронд хавар хэлсэн гэж найдаж байгаа ийм хүн нартай дулаан сайхан өдрийн амгалан айлтгая. Намайг Левент гэдэг би Турк улсын иргэн. 2004 оноос өнөөдөр хүртэл Монгол улсын их сургуулийн монгол хэлний танхимын суралцагч одоо докторантаар хичээлээ үзсэн. Үсэгдээ би 2004 онд Монголд ирэхээс өмнө нэвтэрхий толиос жоохон мэдээлэл авсан. Гэхдээ яаж бичдгийг ч мэдэхгүй байлаа. Энэ тэгээд анхны жилдээ монгол хэлний бэлтгэл ангид сууж байхдаа монгол үсгийн хичээлдээ танилцсан. Анхнаасаа монгол хэлийг кирилл үсгээр сурсан учраас монгол үсэгт түлхүүрлэхэд жаахан хэцүү байлаа. Дараа нь харин явандаа 2012 онд Шинжангийн угуул содод ил багшийн дээд сургуульд шивэ манж хэлний хөтөлбөрт бас илссэн. Тэр үеэр манж хэлийг дандаа монгол үсгээс суурлан үсгсэн манж үсгээр сурсан учраас тэр арай хурдан хөгжсөн. Дараа нь би монгол үсгээ арай хөгжүүлсэн гэж бодож болно. Монгол үсэг, монгол бичиг, босоо зурлагтай монгол бичиг яагаад чухал вэ гэвэл Монголын соёлын салгадашгүй, хайшгүй нэг хэсэг байна. Нэгдүгээрт нь босоогоороо бичдэг учраас маш онцлогтой. Хоёрдугаарт нь би ямар ч үсгээр гоё бичиж чаддаггүй, надад тийм аяас байхгүй. Гэхдээ монгол үсгээр бичихээр үнэхээр нүдэнд маш гоё харагддаг. Тэгээд бас Монголын түүхийн маш чухал нэг гишүүн гэж бодож болно. Тэгээд тэр үсгээр түүхийн маш олон баримт зохиосон байгаа болохоор чухал байна. Одоо дэлхийд даяар монгол эрдэмтэд монгол үсгээр бичсэн маш олон зохиолыг, маш олон бүтээлийг судалдаг, сурдаг учраас сурах хэрэгтэй. Монгол хүн харин ямар зорилгоор монгол үсэг сүрхэн таарна гэж асуувал тэр бас нэг талаараа үндэсний бахархал гэж бодож болно. Би тэгэж үздэг. Нэг жишээ өгүүлбэр бичиг гэвэл бүр ихнээс нь уучлалгүй яа. Бичих талаар би сайн биш. Харин сайхан бичгийг хичээнэ. Лайк дараарай. Баярлалаа.